Түүхээ мэднэ гэдэг чинь одоо ингэ өөрийн юмтай болсон юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Монгол нутагт болохоор яг бэдгийг нь бол сонсч байсан. Хизээ хэдэн онд яг хаана яг бэдгийг нь бол мэддэггүйсэн. Есүс Христийн талаар айгүй их ойлголт өгдөг байсан гэсэн яг ингээд энэ түүхийг одоо ингээд сонсоод үзсэн чинь Монгол улстай юм амар холбоотой байдаг гэсэн юусэн мэдээгүй юм байна. Аримчис нийгэмлэг ээлжит Библийн өдөрлөг Өмнөгов аймагт хийж байгаадаа маш их баяртай байна. Өмнөгов аймгийн хамт болон Монгол дагалдагч хөдөлгөөнтэй хамтран энэ өдөрлөгийг зохион байгуулж байгаа нь бидний хувьд одоо хамтын ажиллагааны маш том хэлбэрээ гэж бид үзэж байна. Чуулганы ахлагч пасторууд болон бас үйл итгэдэг хүмүүс гэсэнд оролцож Библийн тухай, Библийн Монгол орчуулгын түүхийн тухай, Христ итгэлийн тухай бас маш өргөн мэдлэгийг хүлээж авсан гэж бид бодож байна. За Өмнөгов аймгийн төв номын сан энэхүү шинэ орд өргөөнд нээснээс хойш бид одоо хүүхэд залуучуудыг соён гэрүүлэх, ном эрдмийн түгээнэл хэрэглэх бичиг соёлын дурсгалыг сурталчлах олон арга хэмжээг одоо төрийн бас байгууллагатай хамтран зохион байгуулж байгаамаа. Үүний нэг жишээ бол өнөөдрийн энэхүү Библийн өдөрлөг арга хэмжээ, энэхүү арга хэмжээ үнэхээр сайхан болж байна. За ойрын өдрүүдэд Өмнөгов аймагт маань ариун бичээс нийгэмлэг, Монгол дагалдагч конференц чуулган хамтран өрнөж байна. Бид Библиаваараа сайн мэдээнд гардаг. Энэ Библи гэдэг ном чинь одоо ямар үн цэнтэй, ямар ач холбогдолтой ном билээ. Монголд одоо Библи орчуулагдаад бидний гар дээр ирээд хэдэн зуун жил, бараг 1000 жил яригдах түүх яригдэж байна. Монгол улсынхаа түүхтэй, газар нутгуудтай холбогдуулсан ертөнцийг үзэх үзлийг маш ихээр тэлж өгч Өмнөговын ард иргэд ойлгож ухаарсан ийм сайхан цаг байлаа. Ингээд сайн мэдээ одоо хүнд тараа гэх юм бол тэр ойлголтуудыг саяны Библийн өдөрлөгөөс одоо ингээд бүгдийг одоо товчхон хугацаанд ингээд маш их мэдлэгийг сайн мэдээд харахад маш их мэдлэгийг ингээд боловсруулж аваад. Огт итгэгээгүй тийм хоёр найзаа авчирч Библийг хэрхэн яаж орчуулагдсан Библийн үг түүхээс ингээд сонсуулаад хамгийн гол нь миний баяртай байгаа зүйл юу гэхээр одоо Есүс Христийг хүлээж аваагүй зүгээр бидний амьдралаас л хараа явж исэн хүмүүс ирээд сонсож байгаа гэнээр туйлын баяртай байна. Найзынхаа урилгаар ирлээ. Тэгээд би бол Библи Есүст итгэдэг хүн бол биш аа. Тэгтээ найзынхаа урилгаар ирээд сонслоо. Үнэхээр бас гайхалтай, бас хүмүүсийг бас сонсоход бас нэг илүүдэхгүй. Одоо миний ойлгосноор бол түүхэнд бол Монголын түүхэнд бол заашгүй байсан юм байна гэдгийг л ойлгож байгаа. Ариун бичээс нийгэмлэгээр дамжуулаад пастор ахлагч өдөрдөгч өдөр Монголын түүхэнд Христ итгэл хэрхэн орж ирсэн. Тэгээд Монголын түүхээр дамжуулан өнөөдөр бас бусад үндэстнүүдэд Христийн сайн мэдээг хэрхэн тархаж байгаасын тухай бид нар өнөөдөр бас энэ зүйлийг бас сурч мэдэж авлаа. Баримттай мэдээллийг өгөж бас бидний бас мэдлэгтэй болгосонд үнэхээр пасторуудтай болон өдөртөн зохион байгуулж байгаа хүмүүстээ үнэхээр их баярлалаа. Тэгээд үзэгсэн, номын үзэгсэн, энэ түүхийн музей тэр үнэхээр үгээр хэлхийн аргагүй маш гоё байлаа. Монголчууд эртээр Чингис хааны үеэс одоо эзэнт гүрний үеэс Библи Монгол бэкэрсэн юм байна гэдгийг би ойлгож авлаа. Өмнөгов аймгийн христчдийн хувьд бас сэтгэл хөдлөсөн үйл явдал гэж үзэж байна. Яг тэгвэл энд бас Монголын христэлтэй холбоотой түүхүүд нэлээд ариун байдаг гэдгийг бид олж мэдлээ. Тэгээд үүнийг цаашаа өргөжлүүлэн хөгжүүлэх, сурчлан таниулах ийм одоо сэтэл одоо үе тал бас нэгдэж байгааг баяртай байна. Ингээд дараагийн удаа танай аймаг дээр уулзцаая.